Өнөөдөр бид нар ингээд залуучдыг зах зээлд ингээд мэрэгчлээ болгоод гаргаад байдаг. Гэтэл ажил олгогчд маань бас тэрнийхэн санаа сэтгэлд нь өөрийнх нь шаардлагад хүрэхгүй зарим боловсон хүчин залуучд бас байна. Яг бол ийм учраас энийг л одоо бид нар өнөөдөр түншлэл хамтын ажиллагаараа ярих хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр ажил олгогч маань барилгын компани захирал маань шинэ технологи авчгаад шинэ арга барил, шинэ менежменттэй ажиллах гэтэл манайхаас очисон төгсөгч магадгүй тэдний шаардлага хангахгүй байж болох байхгүй. Тэгэхэд бол ажил олгогч манайдаа ирээд манайх энэ танахаас төгсөгчдийг авмаар байна. Ийм шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Ийм ур чадвартай байх хэрэгтэй. Тэгвэл би ажил авахд бэлэн байна гэж ингэж хэлж байгаа компани өнөөдөр бол байхгүй. Би одоо 3 жилийн сургуулийн захирал хийлгэхэд байхгүй. Тэгэхээр энийг бол одоо хамгийн чухал гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол би бэлдээл байдаг 300-300-аар жижиг бэлдээл байдаг. Тэнд энэ шаардлага хангахгүй болсон хүчин бэлдээд байх юм яах гэж төр ингэ санхүүжиж мөнгө өгч өчтөр төр зарах юм бэ гэдэг л асуудалтай байгаа учраас түншлэгчдийг урьсъя. Эднэрийнхээ санаа бодлыг сонсъё. Өнөөдөр бас ихтэй манай түншлэгчдээс үлгэр жишээ сайн ажиллаж байгаа юм түншлэгч ажлын олгогчд байна. Гэхдээ эдгээр маань цөөхөн эднийг нэг бас нөгөө талд нь ирэхгүй энийг ойлгохгүй бас энийг сайн ойлголт мэдэл авахгүй байгаа нь олон байна.